Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөгов аймаг 70 сая мод тарих ийм амлалтыг өгсөн. За энэ хүрээнд одоо Өмнөгов аймаг төрийн болон аж ахуйн нэгж байгууллага уул уурхай компаниудтай хамтран мод тарих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. За өнөөдрийн байдлаар 70 цадгал сумын 11-р 50 га талбайд одоо мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ удаа та бүхэн мэдээлэл хүргье. Монгол Улсын ерөнхийлөгчд бол Өмнөговын нутаг дэвсгэрээр 70 сая мод тарихаар амласан. За энийгээ бол үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд 15 сумда хуваарлсан. За иргэн жил болгон 9-өөс дээш мод байгууллагууд 90 мод тарих ийм бас засварлагын даалгавартай. За бид юуны менежментийн төлөвлөгөөний хувьд бол 30 он хүртэл төлөвлөсөн. За энэ 25 он гэхэд бол одоо тарих суулгацынхаа бэлтгэдэг бааз суурийг бэлтгэж дуусгах зорилготой. Энэ ажил бол ер нь дууссан. Одоо сум дундын 3 анги за 10 гаруй хувийн аж ахуйн нэгжүүд бол тарих суулгацаа бэлдээд энэ оны үед 2.9 сая суулгац одоо Өмнөговын нутаг дэвсгэрээр харигдахад бэлэн болоод явж байна. Тэгээд одоо зөвхөн нэг өдөр мод тарих өдрөлгөө хийдэггүй бид нар одоо 4 сарын 15-наас эхлээд 5 сарын 30 хүртэл 7 хоног болгоны 5 дахь өдөр ийм олон нийтийн хамарсан ажлуудыг хийж байгаа. Хүүхдүүд мод тарихаас эхэлсэн, алюминий модны, жимсний модны сургалт, гэр бүлэрээ мод тарих ажил. За өнөөдөр бол энэ 70 дахь сумыг хотыг салхинаас хамгаалдаг ногоо хэрэм байгуулахаар энэ 11 дахь талбай дээр нэг 6700 орчим модыг төрийн албан агч нар тарихаар. Гэхдээ иргэд бас энд нээлттэй оролцож болно, иргэд бол ирээд оролцож байна. За өнөөдөр бол 6700 мод тарин. За энэ хашаа маань энэ 70 дахьтыг салхинаас хамгаалж ойн зурус байгаагаар давуу талтай. За мөн өнөөдөр бол нөгөө хүмүүнлэгийн олон улсын өдөр. Тэгээд хүмүүс одоо энэ байгальтай хайртай илэрхийлж одоо энэ сайн үйлс нэгдэж бас мод тарьж байгаа ажлууд бол зөндөө давхар зэрэгцээ явагдаж байна. Тэр чинь нэг жилдээ 100 орчим мянган мод тарьдаг байсан. 90 мянган мод тарихад энэ тэр юу зүтгэдэг байсан. Өнгөрсөн жилээс эхлээд манай тарилт сая гараад явчихж байгаа. За ер нь 27-28 оноос эхлээд энэ масс тарилтууд хийгээд ирэхээр жилдээ ер нь баг 5 саяас дээш мод тарих юм болцоотой байна. Ер нь яг ямар төрлийн мод ер нь төлхөө тарих гэсэн одоо энэ боломжтой явж байгаа вэ? Манайх чинь нэг ийм 4 чиглэл ажиллаад байгаа. Хамгийн ихнийх бол манай аймгийн 7.2% эзэлдэг заг байна. Заг бол манай хамгийн бага ус шаардна, хамгийн арчилгаа бага шаардна. Тэгээ загийг бол юу гэдэг хаа хамаагүй дэнждэр тарих биш. Хуучин цагтай байсан. Эсвэл яг загийг одоо байгаа талбай дарахцыг нэмэгдүүлэх гэдэг юм уу? Энэ чиглэлээр ер нь цаг тарихаар одоо 70 сая модны ер нь 60 орчим саяыг нь цаг тарих гэсэн ийм бодолтой байгаа. За хоёр тул мэдээж энэ төв суурин газрын ногоон байгууламж, гоёлын моднууд, жимсний мод, хашаандаа тарьдаг гоё моднууд. За гурав дахь нь бол одоо энэ Өмнөгов аймгийн энэ Булган сумыг холбосон энэ ногоо хэрэм, алтай өрөөр орж ирдэг салхи. Энийг хамгаалсан ногоо хэрэм байгуулагч ийм төсөөлтөй энэ 50-50 гагаар ингээд ажлууд эхлэе явж байна. За дөрөвдөх нь бол одоо манай аймагт ганц нуур, улаан нуур, өнгийн голын хөндийг дагсан ажлууд тэр одоо хөндийгөр мод тарих. За тэр нөгөө говийн одоо арц бүгдийн хоолоогоор орж иж байгаа говийн нууруудын хөндийгөр орж ирсэн салхи алтай уур говийн уртлын салхитай нийлэхээр яг манай өнгийн улаан нуурын дээр хоёр салхи нийлдэг учраас маш хүчтэй болж байгаа. Тэгэхээр нуур маш хэрэгжчихээр шар одоо нөгөө шорон шуургач эндээс бас их үүсэж байна гэсэн мэс эрдэмтдийн судалгаа байгаа. Энэнийг бас одоо багасгасан хичээлийн ургамалтай хосолсон тийм төслүүдийг бас эхлээд энэ дөрвөн чиглэлээр ингэж ажиллаж байгаа.